Атгахын шорооныхон төлөө цусаан урсгаж, алтан амиараа нөхөж байж бидэнд үлдээсэн. Амгалан цэнхэр тэнгэрт нь үйлсэнд дөлгөөхөн хөвдөг, алдуулмар тан ирээд салхиан өнөрлөн уйлдаг, их сайхан Монгол улсын дархан эхлийн төлөө эглэрчүүд андж манд зогсдог юм. Заяа цагаан ол нэмэн сүүн өргөлтэй, задгаж манах хөвгүүдийн тасаршгүй удамтай, зоригон дэрлэгдсэн тангаргийн хямартай, зон Монголын төрийн дулдаг шиглэх их цайз минь. Бүтэн биенийхэн жаргалыг хомстон таны төлөө би зогсном. Бүрэн улсын минь халдашгүй чанар надад оршном. Хасар жиндүүлсэн нүцгэн сэлхэн сэтгэл бэрхэд хайрлахын эрхэнд амиан өгсөн өвгдийн түүх намайг шавх хурдном. Эрхлүүлж цэцгэн дээрэн гүсгсэн элдбэлхий чулуундан бүдрээж ухаажуулсан дуулахад цууран төрлөөр урамшуулсан ойлоход зөөлөн салхиаран аргадсан намайг өөр дээрэн тоглуулсан таны төлөө насаараа зогссон ч багдах мэт санагдах юм их орн минь их орны минь хэл тайван бай. Монгол улсынхаа сүлдэт багны дэрэгдээс их орон тайван байна гэж илтгэх эрд цэргүүдийн сүлд дуулал болсон уран бүтээлээс эхлээд ард түмний хайртай, сонсох дуртай олон бүтээлийн эзэн болсон. Хэлийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч Соёлын тэргүүний ажилтан дэд хорондоо урт насангийн пүрэв сүрэнгийн уран бүтээлийн талаар үзэгч та бүхэнтэй хууч дэлгэх гэж байгаадаа баяртай байна. Цэнхэр тэнгэрийн орон уран бүтээлийн цэнгүүн. За миний артлал одоо манай Хэлийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчд минь одоо энэ сайхан сууж байна. За энэ сайхан хүчтэй, эрч хүчтэй энэ залуу улсын сайхан бүрэлдэхүүн уран бүтээлчд байна. Шаргалт төхөн хуудастай энэ Хэлийн цэргийн ансамблтайгаа хувь заяагаа холбож өнөөдөр одоо бас 10 дахь жилийнхээ нүрийг үзэж байна. Манай чуулга бол Монгол улсынхаа хилчидтэй хил орчмын ард иргэдэд урлаг соёл өргүүлдэг ийм сайхан ансамбл. Дөрвөн улирлын аль цэгт одоо Монгол улсаа нар зов тойрон одоо үйлчилдэг одоо ийм сайхан нүүдэлчин чуулга бол Монгол улсад ганцхан байдаг. Энэ бол одоо бидний чуулга юм аа. Тэгээд хувь заяаныхаа зураасан дээгүүр харайсан үгж энэ орчлонд байдаг вэ гэдэг. Тэгэхээр өнөөдөр бас би энэ хувь заяаныхаа замаар жимээр өнөөдөр Хувь самгийн хөгжим драмын театраас эхэлсэн урлагийн маань гараа өнөөдөр Монгол улсынхаа хөлийг нар зов тойрч Сэлэнг аймгаас төвчээлэн наашаа одоо энэ сайхан одоо алтан тайзнаа одоо хүрэлцэн ирсэн байна гэж одоо би ингэж бэлгшээж боддог юм аа. Тэгээд нар зов тойрон ирсэн энэ сайхан одоо хилчтийнхээ ариун сүм болсон энэ театартаа өөрийнхөө одоо бодол оюун ухаан, сэтгэл зүтгэл, авьяас чадвар бүхэл зүйлсээ одоо эндээ зориулахыг хичээж, бодож, болгоож одоо ингэж ажиллаж амьдарч явж байна. Тэгээд миний бас үйл ажиллагааг дэмжиж, миний уран бүтээлийг минь дэмжиж, намайг дэмжиж хүндэлж байдаг одоо Хэлийн цэргийн дуу бүжгийн чуулганхаа нийт уран бүтээлчд болон хамт олондоо нийт Монгол улсынхаа хилчидтэй бас Монголын ард түмэндээ гүн талархж байгаагаа энэ сайхан алтан тайзан дээрээс илэрхийлж байгаадаа маш их баяртай байна. Цэнхэр тэнгэрийн орон уран бүтээлийн цэнгүүн. Үг бол бас амтай гэдэг те. Үгээр хүний сэтгэлийг хөдөлгөж одоо хүнийг ямар байдалд оруулж болохоор байдаг. Тэгэхээр таны үг аяын бас зохиосон их орны минь хэл тайван байна гэд нэг сайхан дог би бас ярилцахын өмнө нэлээд хэд хоног сонсож үзлээ. Үнэхээр л сэтгэл дойрхон сайхан дуу юм аа гэж бодогдчихсэн. Энэ дуу бутсан түүхээсээ хуваалцвал их сайхан түүх байх болоо. Да гэдэг турба ингээд хэлээл миний доо хэлдэг байхгүй юу? Мартахын учиргүй онжилүүдийн тэргүүн маргаашийн төлөө зориулсан эглэрсийн ам хайр харуулсалтай урссан бүсгүй нулимс халуун тангарахтай ам бүхнийг бид мартахгүй учир хоёр улсын хилийн өнөмөнхийн харуулд хэдэн зууны гэлэж чулуун баган зогсдгийм насаран хилчин заяатай бидний хідэн ирчүүд номхон зогсон хүндэтгэж амрыг гэрэн ёсолдог юм их орны минь хэл тайван бай. Манай ангийн ой болох гээд. Тэгээ ойгоо одоо ямар дуугаар төгсөх вэ гэж бодоод бүр болтгоо. Тэгээд юу хийх вэ гэх. Тэгээд их орон тайван байна гэж шүлэгвчихгүй юу? Монгол улсын 8252.2 км хэсгийг хилчид хамгаалдаг.
Тэгэхээр хэлний сэдвтээ бол олон сайхан дуунууд төрөн гарсан. Тэрнээс одоо манай Хэлний цэргийн дуу үжгийн чуулгын ерөнхий найруулагч Урт насангийн продюсерингийн Эх орон тайван байна гэдэг дуу гарч ихшгэлснээр энэ дуу бол манай хэлчдийн байнгын дуулагддаг. Энэ дуугаа дуулж, огшиж, сонсож ингэж байдаг одоо ийм сайхан бүтээл болсон юм аа. Энэ зөвхөн хэлчдийн төдийгүй өнөөгийн залуучуудын эх оронч хүмүүжлэр хүмүүжүүлэхэд одоо маш чухал ач холбогдолтой дуу гэж би бодож явдаг. За энэ дууны бол үг нь ихэд их утга төгөлдөр их сайхан үгтэй юм дуу байдаг. Нэгдүгээр бадгаас нь би зүгээр бас хэлэхэд буурын гэрээнд мутарлсан Монголын төвхтэй амь нэгтэй буурал өгдийн гэрээсийг мартах учиргүй гэд хэлсэн нь буурын гэрээ бол 1727 онд Оросын хаан тулс Манчин гүрний хооронд байгуулсан хөлийн гэрээг анхны хөлийн гэрээ юм байна. Тэгэхээр энэ түүхийг одоо оруулснараа онцлогтой дуу. Эх орон тайван байна гэсэн дуу зохиогдсноор хэлчдийн төдийгүй цэрэг армийн урлагийн салбарт түүхэн бүтээл болсон болов уу гэж би бодож явдаг юм аа. Цэнхэр тэнгэрийн орон уран бүтээлийн цэнгүүн. Миний би одоо бас цэргийн дуу дуулах, цэргийн дууны бүтээлүүд одоо хийх ийм сайхан одоо учрал өрөөл тохиож анхны цэргийн дуугаа одоо би бүжээгээсэ. За миний найз одоо энэ дуугийг ч найз нь дуулж одоо цэргийн дууныхаа салхийг хагалъя. Энэ эх орон цэргийн эх орны дууны одоо ийм сайхан бүтээлүүд найз нь хиймээр байна гэсэн чинь болж ин миний найз тэгвэл дуул гээд. Тэгээ энэ дуу одоо бүтсэн төвхтэй. Утгаан Баянмөнх гэдэг хүн эх орон тайван байна дуунаас бол маш их өөрийгөө олж авсан гэж би боддتي. Яг ингээд тэр нэг төгөлдөр хуурын ая эхлээд энэ дуу эхлэхэд би бол яг нэг тийм хөлийн баган дээр очиод эх орноороо эр хүн болж төрснөөрөө омгших тийм мэдрэмж надад төрдөг. Тоглолт болгон дээр тэр мэдрэмж төрж яг тэр мэдрэмжээрээ бол бас хүмүүстийг сайхан очиж энэ дуугаар олон ирчүүд, олон монголчууд маань бас омгших дуртай байд юм болоо гэж би харж явд юм а. Үнэхээр энэ дууг бол манай бүжээ ижигээ санахта одоо битсэн гэж одоо ингэж ярьдаг. Ахын дүү ингээд ээжийн би их муудлаа. Одоо сэхэнд орцсон. Ер нь одоо яг чамд дуулгачих гадал ингэж байна төгч. За ингээд уц тасалсан тэр 5-10 минут ч одоо стол миний амьдрал хамгийн урт цаг хугацаа бол тэр байсан да. Тэгэл хүлээгээ байжсэн. Тэгээ ингээд байж итл уц дуураад тэгээ уцаа авсан чинь ах маань заах юм дөөстэй айх юм байхгүй. Ээжтэй ярих уу гэж. Тэгээд тэгээ ээжтэй ярьсан чинь энэ алтан сах эмчнэрийн буйнд ээж нь ямарч үсэн. Айдгардаа хэл одоо айх юм байхгүй. Хамгийн гол нь одоо ээж нь мөхүүгээ сайхан аваасаа гэж ингэж бодчих. Тэр одоо хамгаалж байгаа тэр алтан хилэн тайван амгалан байгаасаа гэж ээж нь бодож ингээд цацлаа энэс ээж нь одоо ингээ өргөөл сууж идэв шүү минийхүү. Тэр үгэн дээрээс би тэр ижи цэстийн хаялгатай эх орны минь хэл тайван байна. Салхин жимнээс амьдргүй сайхан нутгийн хэл тайван байна гэдэг мөрийг бичсэн байхгүй юу? Тэр тахсаа. Юу бодож чадаа? Ямар тоног ах сайхан энэ удан тэмнэ ээжнүүд ахтын дан ээжнүүд жисүүлдэг дээжэр гэж байдаг. Янгавьят жавхдан энэ цэргийн ассамблеийн хошууч фөрөөсөрн эдэн сүдийн нагчгаагаяад энэ сайхан олон ээжнүүд ирж ахт юган танилцсан алтан нутгаа нэргэсэн энэ хан кока чандан удаан баян харкрарны өндөр гэрэн удаан төшгөсний сайхан зүлдэг дээж нарны ээж нь 8 зүгэн игэд сайхан болж байна баярлна гэж иттэй.
Тэгээ пүрүсүрүндөн баярлаа, жавхлыңдан гэрүүдийн хамтар баярлаа. Энэ сайхан олны ээжнүүдийг цуглуулж ирж сайхан 9 цацад өргөж ийм сайхан гавьяд сайхан болж явах машин чинь одоо бүр нөхцөл байхгүй намайг манай улс аймагт ирний юм бодог болно шүү. Одоо ихэд болж яддаг ёстыг баярлж яана гэж чинь. Баяртай. Ичи цацлын хайдагтай их урны бэнхэн тайван бай. Сайхан чимээс өрөн ирби сайхан нутгийн минь хэл тайван бай. Цэнхэр тэнгэрийн орон уран бүтээлийн цингүүн. Тэгэхээр та хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан бэ? Бага насныхаа тухай яриач. За би бол Увс аймгийн Давс цумын уугуул аавынхаа нутгаараа өгүүлж явдаг, Буурал даргын нутаг. Аймгийн төвийн Улаангом сум гэж үдээ. Тэрнээс дахиад жоохон зайтай тийм газар одоо сумын сумд Чандам гэж нэг тийм жижиг хөрхөн баг байгаа. Тэнд одоо биний хүүхэд нас маань өнгөрсөн байгаа. Манай сумын сургууль ч одоо нэг давхар бяцхан одоо тийм жижигхэн сургууль үт. Тэр үед л одоо их асар том өргөө байсан. Тэгээ одоо сүүлд одоо ингээд очиход тэгэхээр одоо дурсамжаар дүүрэн тийм жижигхэн цагаан өргөнд миний багнаас өнгөрчтэй гэж боддог. Тэгээ багадаа бол яг нэг жаахан тийм сахилахгүй нэг намхаан тийм нэг бас нэг хөөрхөн бондгор нэг тийм л одоо бор хөөхт байсан. Тэгээд ижийнхээ нуруунд дэр их багнаас маань өнгөрсөндөө ижийнхээ нурууноос салдаг дандаа л өөргөдөж явдаг. Багасаа бас хурдан морь бас нэлээ сайн ундаг. Бас нэг хэдгэтэн бас нэг уралдаан тийм одоо сум аймгийнхаа уралдаанд бас цолбор өргөлжлээсэн одоо тийм л багнаас нь тэгж өнгөрсөндөө. Миний аав бол жинчин хүн байсан юм. Тэгээд 100 намрын 6 сар Увс аймгаас хөвсгөлийн хан хатгал хүртэл ингэж одоо Тэмээжингийн цуваатай ингэж явдаг. Энэ бол Тэмээжингийн цуваагаар бодох юм бол их уртсан бол да. Намайг 6 настай байхдаа аав маань одоо Чингис ирж байгаа тал цус харваад тэгээд 6 жил шахам одоо 2 таягтай аав маань ингэж өвчтэй байж байгаа. Тэгээд бурхан болсон. Тэг яг аавыг маань одоо яг бурхан болж явах яг тэр үед Ижипт хоёр хойлох нь л байсан. Тэгээд тэр бол одоо маш одоо тийм эзгүүрл одоо над мэдгдсэн. Нөгөө эзгүүрсэн орон зайг дүүрэх энэ тулд одоо анхны шүлгээ аавдаа зарилсан. Тэгээд энэ шүлгээ бичээд яг тэр жил манай сургууль дээр нэг шүлгийн уралдаан болсон. Тэгээд тэн дээр би тэр шүлгээ уншиж төрүүлээд тэгээд тэрнээс их урам авсан. Миний сэтгэлийн энэ их эзгүүрлийг, энэ их орон зайг би яг ингэж нөхөж болох юм байна. Хин нэгэнд хэлж чадахгүй тэр үгсээ би яг ингэж одоо өөрийгөө тайлбарлаж болох юм байна гэдэг. Тэгээд тэр болгоноос одоо бас хичнээн их тайтгарал авч, бас их урам авч, хүч авч ингэж яв. Тэгээд тэр бүхэн маань бас өөрөө өөртөө бас урам дэмэхсээр өнөөдрийн хүртэлх энэ уран бүтээлүүд маань тэр л одоо үзүүрээс ихтэй. Тэгээд тэрнээс хойш л одоо би энэ үзэг цаас хоёртаа нөхөрсөндөө 10 орчим настай байсан болоо да, 9 сартай байсан болоо да. Тэгэхэд яг тэр манай аймгийн захиргааны хажуудал тэр ханхи гэж ресторан байдаг хөөе. Тэр үчи ерөөсөө зоогийн газар чи ховор. Тэгээд тэр ханхи ресторан руу нэг автагаа байлаа хамт явж ирсэн. Тэгээд надад нэг юм төмөсний хочмод авч өгсөн байхгүй. Тэрний амтыг гэвэр. Тэгээ би тэрнээс хойш дахиж ер нь нэг төмөсний хочмол авч идээгүй. Иддэгч үе. Яа, харин тэр гоё дурсамжийн тэр гоё амт алга болчих вэ. Тэр гоё үнэр алга болчих вэ. Тэ. Ийм байсан юм уу гэдэг юмар тэр одоо автагаа хамт тэр сайхан зоогийн газар орсон мэдрэмж минь арилчих вэ гэж айсандаа би тэрнээс хойш өнөөдөр хүртэл төмөсний хочмол ерөөсөө авчиж үзээгүй. Авч иддэгч. Яг тэр чигээрээ л байгаасаа гэсэн. Тэр бол одоо миний аавтайгаа аялсан хамгийн том аялал байсан болоо гэж ингэж бат. Миний нэг шүлгэн дээр байгаа да аавынхаа жингийн цуваа хөтлөөд явж ирсэн. Тэр урт самынхан чулуу бүхнээс нь би бодлын гэрмээр санагддаг аа гэж. Хөлөрсөн хүлгийн үнэр шиг дурсамжууд хөвөрнө. Хөсөг жингийн цуваа шиг амьдрал хөвөрнө. Хөөрөг зөрүүлэн суудаг аавыгаа бодохоор хөөрч тоглосон багнаас минь дурсагдана. Аавынхаа тухай бодохоор ардын дууны нуглаа гიშгэлнэ. Аавынхаа тухай дуулахаар алдсан улс ойртох шиг бодогдно. Аав минь
яварт жиндэгч бэлийн чулуунд хөнгөдөрсөнгүй таны ханэрийг сэвтэхгүй гэж тэргүүн өндөр явнаа. Магадгүй хүний хамгийн аз жаргалтай үе бол хүүхэд нас гэр бүлтэйгээ байх байдаг тийм ээ. Тэр дундаа элэг бүтэн байна гэдэг бол хамгийн гайхалтай. 13 нас гэдэг бол бас нэг тийм хүүхэд хэрнээ өөрийгөө нэг тийм том хүн болцсон юм шиг би том болж гин гэж төсөөлдөг мэдэрдэг тийм нас байдаг. Тэр насан дээр бас тэр хагцлын зовлон амсна гэдэг бол үнэхээр хүнд гашуун байсан баха. Манай аав чинь одоо нэлээд баян айлын отхон хүүхэд. Манай ээж бол одоо бүр тэр нутгаа шуундаа бүр алдартай тийм адуучин айлын ганц охин. Аав маань талцус харваад ижи маань одоо энэ хэдэн хүүхэдтэй бас эрдэн боловсралтай болгоё гэд 6 хүүхэдтэй аваад өвчтэй ханыгаа аваад ингээ аймгийн төв бараадж орж ирсэн. Тэгээ аймгийн төв бараадж орж ирээд бидний бүгднгийн одоо нэг эрдэн нуттай болох гэж ингээ сургууль соёл мэйлд явуулаад ингэхэд ерөөсөө 3 жилийн дотор ихэт манайх ерөөсөө ямар ч малгүй байлаа. Тэр жилүүдэд манай одоо ах агчтай ярьдаг байхгүй. Үнэхээр нэг тийм байсан да. Ээжийн минь тийм хүнд хэцүү ажил хийгээд аавынхаа одоо аавын минь ийм тариаг олж ирэх гээ. Дээрээс нь бидний 6 хүүхдийг өсгөх гээд одоо ингэж явхад үнэхээр тэр үедээ тийм байсан. Тэгэхэд хоолн тэгж хүрэхгүй ингээд тэгэхэд би тэрийг юусоо мэддэг байхгүй. Тэгэхээр л одоо тэрийг мэдрүүлэхгүй өсгөн гэдэг бол ээжийн нуруунд дээр ямар хүнд ачаа байгаа вэ? Тухайн нийгэм бас ямар байсан бэлээ тийм ээ. Тэгэхэд бол маш л их хайрлуулж инхрийлүүлж нандинж өсгсөн л хүү. Ямар азтай сайхан хувь тавилантай юм бэ? Зулаагаан гიშгч төрсэн 6 өнгөр зуур дээр өвчин дарлагдсан сайхан хань. Туухмал тулгасаадангүй ганцаараа бидрээ тунч удлаг ойрхолд гарсан хүн хараад сай гэж миний одоо том ах маань энэ шүлгийг бичсэн байт юм. Тэгэхээр энэ дотроос одоо ямар их гойног ямар их амьдралын түүх өнөрч байгаа нь бол ингээ өнөртөд болстой харцаагүй мэдгэтгэхэр тэгтэл тэрийг би бараг өстө хормын санддаг шүү дээ. Тэгэхээр л одоо ижим намайг үнэхээр л нэг алган дээр өндөг шиг ингэж өмөрөөж намайг тэр амьдралын тэр хүнд өдрүүд ерөөс юу ч мэдгэдэггүйгээр ингэж хайрын дотор ингэж бөөцөж намайг өсгсөн болов уу гэж боддог. Сайлн салгисан хувин шиг хувь заяаг минь мэлаасан. Сайхан ижигэм ботхоор сэтгэл минь нялхамсан. Сар жилийн өдрүүд урсдгаараа урсан. Санчиг мөнгөрсөн ижийн санагдана. Ээжийнхээ тухай бодохоор их шиг аялгау зөөлөн бөмбөрдөг. Ижийнхээ тухай бодохоор инхэн замбуу төв дүүрэх шиг санагдах юм. Таны уран бүтээлд ээж аавын тухай бас олон бүтээл байдаг. Нутаг усны тухай олон бүтээл байдаг. Тэгэхээр аавда одоо тэ анх зориулж шүлэг өвчжсэн бол одоо энэ магадгүй өнөөдрийн таны амьдралын суур бас тэнд тавигдж л байж өгөгдөл байсан байх тийм ээ шүлэг өвчих. Ээжтэй ямар бүтээлүүдийг зориулж исэн бол одоо хамгийн за би энэ бүтээлээр уран бүтээлч хүн бол нэг бас нэг ээжтэй сувраг босгоно гэж тий зориулаад ч юм уу бүтээл хийдэг штэ. Тэр бүтээл нь ямар бүтээл байд юм бол хүн ингэдэм билээ. Хамгийн хайртай хүнийхээ тухай одоо бичнэ гэдэг бол одоо үнэхээр хэцүү. Ягаад тэгэхээр тэр хайранд хүрч бичих, тэр хайрын багтааж бичих гэдэг бол ер нь хэцүү. Одоогоос нэг 5 жилийн өмнө юм уу да. 6 жилийн ч юм уу. Би нэг гэртээ очихгүй юу? Утгата. Тэгэж минь ингээд одоо нэг бид нар чинь бүгд тустай гараад ингээд явцсан. Ээж минийгээ ганцаараа тараагаад үлдчихэж байгаа шүү дээ. Тэгэл нөгөө хитэн одоо ишиг ямаамаанда цэнхрээ ягаана гэд нэр өгчихсэн тэр хитдэг ингээд яриа байдаг. Тэгээд орой очоод нөгөө ээжийнхээ дэргэд очоод хонлоо. Тэгээ унтж хагаад шүнд үнд ингээд нэг зүудлээд ингээд сэрчихгүй юу? Тэгээ сэрээд ингээд харсан чинь ээжигээ би таньдгүй. Тэгээ дахиад ингээд харлаа. Босч ирээ харлаа. Тэгсэн чинь нэг сайхан бүсгүй унтж байгаа юм шиг. Ээжи минь тэгж харагдахгүй юу?
Тэгээ би дэвтрээ гаргаж ирээд ижигийн унтаж багт гэж хэлвэцсэн. Юу вэ гэхээр нөгөө хүний тэр хүссэн хүлээсэн үрнэ, тэр их сансан үрнэ дэрэгдэн ирэхээр тэ тэр их хүн хичнээн сайхан амардаг. Хичнээн сайхан унтаж тэр шин бүтэн ойртой хонж байгаа байхгүй. Ерөөсөө л одоо хүн энэ орчлонгоос ижихий ачиг хариулна гэж энэ орчлонгоос тэ юу ч яагаад хэрэггүй юм байна. Ижихээ сэтгэлийг л амар амгалан байлгах. Ижихийн сэтгэлд нь дүүрэн байх. Мэдээж насан туршдаа ижихээ дэргэд байна гэж байхгүй шүү. Тийм боломжгүй. Ээж минь бидрийг тийм болгохын тулд төрүүлээгүй. Тэгэхээр ижигийн сэтгэлийг амар амгалан байлгах л миний одоо хамгийн том ач хариулах юм энэ юм байна гэж ойлгосон. Ижигийн унтаж байхад гэж. Хүсэн хүлээсэн хүн дэрэгдэн байгаа болохоор хүлээсэн сэтгэлийнхэн гэрчлээ суларч унсан болохоор тонмол сарны гэрэл залуу үтсэн юм шиг харагдаад тунц сайхан амарч байна да миний мөйжи. Зүүц совинжлах бодлын зангарлаж зүрх төгших гонгийн аялгуу намсаж ялгуун шүн сонгодог аялгуу сонсох шиг ямар сайхан унтаж байна миний мөйжи. Болдогсон бол ижинхэн насны төгсгөл хүртэл бор гэртэн ингээд хамтдаа амтармаар санагдах юм. Гэхдээ ижи минь Тэнгэрийн интэй боддог хүүгийн ижи минь тэгж байлгахын тулд төрүүлээгүй болохоор нарандаа шивнэж өргөдөх сүүшигтэн амьдрахын төлөө насаан золиослж мөрөөдлөн хэрчмэн байж хүн болох сэдэн төлөө бүтэн сэтгэлдээ явж зөв амьдрахын тулд би таныгаа маргааш орхиод явандаа ээж. Ямар ч сайхан байгаль нутгийг минь мартуулж чадахгүй. Ялгуусан хутагт бурхдаж ижийг минь орлож барахгүй. Энэ орчлонд би ижийтэй хүн гэж. Үнэр хүртэл өөр ингэсэн дурсамжтай, улирал болгон өөр ингэсэн өнгөтэй, дурсамжтай, дуртатгалтай байдаг. Би таны намрын тухай бодрол гэдэг бичсэн бодрлыг уншаад бас нэг тийм энэ тухай нэг асуух юмсан ямар зүйлийн талаар сэтгэлдээ тээж бичсэн болоо гэсэн нэг тийм асуух юмсан гэсэн уншихад хүсэл төрөөд байсан. За яг энэ намрын хувьд бас миний хувьд яг хүнд намар боллоо л да. Учир юу гэвэл одоо зүрхний юмнуудаа амин шүтээ ингэж юм бурхны оронд буцлаа тэгээд ижигээ одоо муудж ийн гихтэн дуудагч очоод энэ намар цагаан сараас хойш би нутгараа одоо 4 удаа явж ирлээ. Тэгээд наашаа гарахад одоо манай ах маань ингэж за хажуудад дэрэгдээ нэг хань аваа яваа жолооч аваа яваа гэхэд яагаад ч ганцаараа баймаар санагдаад. Тэгээд наашаага ганцаараа явсан 1400 км газар хүн ганцаараа юу эсийг бодох вэ? Хүмүүний амьдралын тэн хагас дээрээ хүлгийн амгаа төрмөлтлөх зур буюу намрын тухай бодрол гэж. Уул нь бол миний хамгийн дуртай үйлрэл бол намар юм. Намрын үйлрэл бол хүнд эргэцүүлэг хийгээд бодох төр нэг пауз авах тийм үйлрэл юм болов уу гэж боддог. Би нэг удаа гэрийнхнийгээ аваад нэг салхинд гарах гэдэг богдуулын тэнд очиод тэгээд хүүхдүүд маань тэнд тоглож исэн би нэг намрын нэг модны зүгдэрт орон ингээ хөвцсөн л тэгээд тэр намрын навчин дээр хөвтөх сайхан штэ. Нэг л гоё тийм зөөлөн. Тэгээ хөвтөд ингээ байжсэн чинь дээрээс ингээ жоохон салхилан гоо дээрээс нэг навчсан ингээ унахгүй юу? Тэгт нь би бодохгүй юу? Яаж энэ навч шиг байх вэ гэж. Тэр юу гэсэн үг гэхээр уул нь салхи бол одоо тэр навчинд мөхлийн өгж байгаа юм. Тэр навч үүсгэлээсээ тасарч унж юм. Тэг унахта хичнээн тансаг бүжиглэнэ гэж. Бөөр ингээд. Тэгээ газар унахта ямар гой зөөлөн газардаж байна. Тэгээд тэр их олон навчин дотроосоо ингээд ялгахдахгүй ингээд байгальтаа усч. Тэгэхэд би бодсон. Би ч гэсэн ингээд их гониглахта амьдралын энэ ямар нэгэн бэрхшээлд ингээд сөгдөхтөө энэ навч шиг байж чадах болов. Бүдэрхтэй ч гэсэн ийм бардам сэхүүн байх юмсан. Төгсгтөө ч гэсэн ийм байх юмсан. Бахархал гэдэг бол хүүгик шиг юм аа гэж боддог. Тэгвэл миний бахархал бол одоо ижим нь байлаа. Миний хүүгик шиг ижим нь байлаа. Тэр болгонд маш их сайхан хүүгик шигтэйгээр ижидэн зорж олон бүтээл хийлээ. Одоо би ижийнхээ дурсгал зориулж бүтээлүүд хийх. Ижийнхээ нэрийг бүтэн үлдээх бүтээлүүд хийх. Аавынхаа дурсгал зориулж бүтээлүүд хийх. Аавынхаа нэрийг бүтэн үлдээх бүтээлүүд хийх. Ийм л одоо он цаг миний өмнө ирж байна. Ижи аав минь дэргэд байсан
тэр бүтэн байсан тэр эрх багнаас минь юутай цэнгэлтэй өнгөргөө гэж. Хүний амьдрал нөгөө хавар мэт ургаад гэдэг шиг. Яг миний хавар цаг бол яалтчихгүй тэр ижи автаагаан байсан. Ижийнхээ нуруунд одоо өргөдөө явж исэн. Тэр цаг бол яалтчихгүй хавар цаг. Одоо бол миний хийж бүтээх эд сайхнаас минь эд сайхан цаг минь ирж байна. Мэдээж миний одоо 100 цаг өргөлжилж байна. Гэхдээ миний насны намар ямархан байх бол гэдэг бодрол дээрээс бас энэ тухайн тэр бодролыг бичсэн байна. Хүмүүний амьдрал дөрвөн үлрэлтэй адил. Хавар мэт ургаад, зум мэт дэлгэрээд, намар мэт гандаад, өвөл мэт ойрсон. Урлагийн хүнээс цэргийн одоо салбарт орж ажиллаж бас л урлагаараа л да тий. Гэхдээ цолны хувьд бас дэд хурандаа болно гэдэг бол энэний цаана маш их хүч, хөдөлмөр, сэтгэл, хичээл, зүтгэл байгаа нь л харагдаж байна. Тушаал дэвших болгоно тий. Мөрц өөрчлөгдөх болгоно л бас нэг юм үйл явдлууд болж исэн баг. Усан бороонд шөхөргүй зогсон зүрхээ норгох шиг. Уулсын оройгоос тал өвхөн тэнгэр дэлгээх шиг. Үүлэн нөмрөгтгөр салхин эцэр хөвөн зугаалах шиг үлгэрийн мэт цаглашгүй ертөнц их урлагт оршдгоо гэж миний нэг дөрвөн бүр байт. Тэгэхээр ийм их гэгэн тойрог дотор нэгэнт одоо ингээд орчихсон. Энэ сайхан гэгэн тойрогт оруулах тэр хувь заяаг минь бэлгэлсэн ижи аав. Тэр миний хувь заяаг улам сайхан өнгөтэй цэцэгтэй, навчтай, хөг аялгуутай хөгшигтэй байлгах гэж миний төлөө өөрийнхөө бүхэл бүтэн амьдралын зориг мөрөөдөл бүхнээс олиослон байж миний тэргэд хань минь болж биж байгаа. Миний хань минь намайг үүсгэлэн гэж одоо харж миний одоо энэ нэрээр минь овоглож явах энэ өрсийнхээ хувь зайныхын чиг шугам байхын төлөө бас урт насынгийн продюсер гэдэг энэ хүний нэр ямархнаар үлдэхүү гэдэг энэ том зорилгын төлөө Монгол улсын 408 зохист байгаа энэ одоо мянган хилчд эх орныхоо хөлийг тайван байна гэж хэлдэг энэ том агуулгад нь жоохон ч гэсэн хөг шиг үлдээчихийн төлөө би одоо санаа бодол оюун ухаанаа чилээж ингэж зүтгэж явна. Тэгээ өнөөдөр Хэлний цэргийн дуу бичгийн чуулган ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Монголын хэлийг бол бас хэдэж тойрсон ярих бах. Яг одоо 18 настай аав ээжийнхаа гэрээс аав ээжийнхаа тий одоо амьдралаас тэр амьдралд ингэж хөл алхаж байгаа, бие дааж байгаа, эр хүн болж байгаа тэр үйл явц бол бас эр цэргийн амьдрал баг. Энэ хөлийн тэг 245 дугаар анги гэж одоо улсын хатраад ангийн зэрэгчин хурандаа батцөх гэж одоо эцэг хүү хоёр юм шиг сайхан анд найзууд юм шиг одоо ингэж явдаг миний эрхэм хүн бай. 2000 оны ихэр одоо манай Хэлний цэргийн командл намайг Увсан аймагт хөлийн отрядын даргаар томилж одоо тэнд өр гүйцэтгүүлэхээр явуулсан. Хон үед бол хэл хамгаалалтын одоо цагийн байдал маш их хүнд одоо тийм үе байсан. Одоо манай анги концерт бэлдэх гэдэг ингэлээ. Манай ангийн тэр концертыг нэг жижигхэн бор залуу найруулж идэм байна. Тэгээ би бас жоохон голонгуй байсан юм. За одоо энэ манай цэргээс ч нэг ялгараад байх юм алга. Тэгээд за ямар ч байсан тэр концертыг нэг үзсэн чинь одоо ерөөсөө ингээл зүрх сэтгэл ингээл огшаал хүмүүсүүч одоо сайхан хүлээж аваад ингэлээ. За нөгөөд концертаа аваад хэлийнхаа застав харуулуудаар явж тоглолоо. Аймгийн одоо хөгжимтөр амын чатарт 2 ч илүү 3 ч удаа ч илүү тоглосон чинь бүр аймгийн одоо ард түмэн үзээд нэг ийм одоо гоё сайхан концерт тавьсан. Ингээд одоо продюсер битэрийн танил болох одоо зам нээгдсэн байхгүй юу? Орцоос одоо их олон одоо хэлийн төлөөлөгч нар ирнэ. Тэгээд тэр болгонд нөгөө тоглолт тавьж таарна. Тэгээд тэр бүх тоглолтод би очиж найруулж өгнө, очиж хөтөлж өгнө. Тэгээд нөгөө цэргийн ангитайгаа цэргийн нэлээд олон сайхан найзуудтай болоод тэгээ одоо ингэ байж хаад тэр үед надад нөгөө одоо манад ажиллах гэдэг юм санал тавьж эхлэхгүй. Би ер нь бодохгүй энэ сайхан авьяастай залууг ер нь юу яах юм. Ангидаа аваад төлчихсэн. Хэлийн зэрэгтэй аваад төлчихсэн. Яг тэр би тэнд одоо миний анхны минь хүүхэд гарчихсан. 20 нараа хийчихсэн. Өчнөө олон шавнар бэлтчихсэн. 40 гаруй шавнатаас төрсэн байх шүү. Тэгээд жинхэнэ одоо нэг оволдож явсан ийм үедээ надад санал тавьсан. Тэгэхээр би боломжгүй гэхэд
2005 онд Хэлэн цэргийн командд намайг Увсан аймгийн Хэлэн отрядын даргаас шилжүүлээд Сэлэн аймагт Хэлэн отрядын даргаар томилдъя. За бас л нөгөө Увсад хийжсэн шиг одоо тэр сайхан уран бүтээлчдийг одоо цуглуулад тэр зохион байгуулалтанд оруулах шаардлага гараад. Тэгээ би хэнийг продюсерэн рүү уцс зогт юм аа. Хаа байна бүжээ гэдгсэн чинь би одоо юунд хотод явж байна хаа гэж. За бүжээ чи одоо манай ингээд энд ирж ажиллах бололцоо байна. Ахын чамд одоо хэдэн тавьж исэн саналаа дахиад тавьчихна гэдэг. Танай цэргийн газар чи орчихлоор би хайрцагт ороод уран бүтээл байхгүй болно шүү дээ. Жагсаж нэгцээр байгаа таарна гэж байна. Үгүй тийм байхгүй. Чамааг одоо сайхан уран бүтээл хийх чинь ах нь дэмжинэ. Чи харин ч Монгол улсын хил дээр ирснээр чиний уран бүтээл улам баяжна. Чи одоо яг хөтэ нэг хайр дурлал морал одоо нутаг улсын тухай яруу найраг шүлэг одоо бичил байгаа бах. Эх орны сэдвтэй чамд гоё уран бүтээлүүд одоо гарч ирнэ штэ. Тийм учраас миний дөө одоо чи эх орныхоо хил дээр өрөх үздэг. Яалаа гэж тэ яхаа. Би одоо бүр энд одоо соёл урлагийн сургуультай дахин сурахаар одоо ингэ явж байна. Чи хаана хотод явж байна гэсэн чинь. Тэгвэл чи яхаа дүү манай одоо эхэлчдийн баяр 9 сарын 17-ны баярын өдрөө энэ баярын тоглолтыг найруулж өгөөч. Болно. Тэгвэл болдгоо яах вэ? Тэгээ богоон цугаад Сэлэнгэд очив. Сэлэнг гэдэг нутагт би одоо анх удаа тэгш хүлдэвсэн. Тэгээ Сэлэнг рүү ирээд манай авраг. Тэгээ бид тасч аваа зочдуудтай байрлуулаад тэгэл одоо очроо хэллээ. За минь чи нэг манай концертыг үзээд энэ олон авьяастай хүмүүсүүдээ бүгдийг тодруулаад нэг сайхан гоё нэг тийм сэтгэл зүрх догдломоор нэг тийм уран бүтээлийн баг бүрдүүлээд өгөөч гэдэг ингэсэн. За тэгээд төд бодлого манайх сайхан бас багтаа боллоо. За тэгээд бас машиндаа суулгаж аваад одоо манай Сэлэнг чинь одоо байгаль цагаагаар явд үзэлтэнтэй сайхан одоо нөгөөдгийг чинь татахын тулд одоо сайхан газруудаар явуулаад хамгийн гол нь Монгол улсын хөлийн баган дээр намайг авчиж байгаа. Анх удаа хөлийн баган дээр авчиж байгаа. Энээс цаашаа нэг алахгүй хүний нутаг. Тэр надад аюул сони мэдрэмж өгсөн. Тэгтэл энэ чулуу яг зэрэгэлдээ байгаа энэ чулуу хүний нутгийн чулуу гэж бодохоор ямар сони мэдрэмж вэ гэдэг. Тэгээ тэндээс ингэж харахад хүний нут руу харахад нэг өөр мэдрэмж. Яг тэр хөлийн зааг дээрээс одоо нутгийн өн рүү харахад нэг өөр мэдрэмж. Тэгэхэд тэр шувуу ингээд хил таваад ингээд эсгэд энэ шувуу те Монголд байжхгүй хүний нутг руу хайрын шов. Тийм одоо нэг зүгээр энгийн чөлөөтэй уран бүтээлч тийм мэдрэмж надад төрж эхлэхгүй юу? Миний дөө одоо чи эх орныхоо хил дээр өрөх үздэг. Ер нь эх орны хилийг манаагүй ирэх хүнийг ирэх хүн гэдэг юм шүү дээ. Эх орны яриад одоо ингээд. Тэгээд ташир үлэн одоо юу яаж бодож байсан. За шийдье. Тэгээд одоо ажиллая гэд. Ингээд би Сэлэнгийн хил дээр үлдсэн. Та хил дээрээс бас тийм мэдрэмжийг авч Хэлэн цэргийн ангид хонуудын анхны ажил байгаа шүү дээ. Тэр ангид амьдрахад хамгийн анхны өглөө яг ямар мэдрэмж авч ирсэн бэлээ? Ямар санагдчихсэн? Монгол улсын хилийг хамгаалж байгаа тэр сайхан олон ирчүүд игнэт зогсоод тэрний дунд тэр алтан мөрдсөн зүгээд тэр командыг сонсох гэдэг бол үнэхээр гайхалтай. Нэг тийм халуун ийм бүл дотор орчихсон юм шиг мэдрэмж төрсөн. Эх орны энэ их тойрог дотор би орчихсон юм шиг. Тэгээ дээрээс нь тэр жанжин туг гарч ирээд тэ зэрэгц ном хон зэрэгс дундаа гээл ингээд ярс гээл ингээд хараа гаргаад эх орон миний өмнө тэ гарч ирж байгаа юм шиг. Нэг тийм эрэгтэй хүний хувьд омгшил бахархал яг эрх хүн гэдэг агуулга би яг тэн дээрээс болж авсан. За өмнө сайн явж гинөө. За сайхан уу. Сайхан. Сайн уу. Хавд сайхан байна. Суугаад. Гурав нэг авраг ирээ. За хамгийн ирцгээ. Ажил сайн уу. За сууц. Уран бүтээл одоо богц ариун одоо дүүрэн байна. За сан сайхан юу дээр цана. За 50 сайхан дөө. Эх орны хил 50 байна. Сүлд түүнийг ширхгийн чулуунаас Сүхбаатарын талгаар хүртэл эх орны үе гэдэг шиг тэр хүртэл одоо тэндээс л одоо тэр хол байсан газараас энэ хүртэл одоо ирж эх орныход хилийг 50-ны илтгэж байгаа эрхэм ах орондоо одоо өнөөдрийн энэ аз завшаан тохиосон үед одоо баярын мэнд хүргэе. За баярлалаа. Сайхан байна тий. Уулзааг утсан байна. За манай продюсерингийн маань нөгөө алдартай захирагч найрагдлал бүх одоо хилийн
анги трейдинг дарга нарын өрөөнд байж байдаг. Одоо минийх бол одоо жишээлбэл энд ингээд байж ах шийдэ. Дахин бас уншаад баймаар тийм ээ. Бас уншуулад баймаар тийм ээ. Өөрөө хэлэхгүй ч гэсэн бас хамт олон бүх одоо хэлжтэд бас энэ зарчийн толгойд юу одоо эргэлж идэм бэ гэдгийг бас шууд одоо ойлгуулж чаддаг. Ийм л сайхан найраг л да. Би сая ярилцаа сууж байхад нэг саваагүй л бодол юм да. Саваагүй юм асуучи гэж бодож байлаа. Хилийн цэрэгт байхад сахал пүүжи гэж очтой байсан гэсэн. Одоо ингээ харахад бол тэгж хэлэхээргүй байгаад байх гэсэн нөө. Тэр ихтэй ямар учиртай байсан юм болоо. Тийм их сахал энэ ургадаг байсан юм яасан юм бол. Ахмад одоо хошууд цолноос доошоо бол сахал тавихгүй бор хотломсгүй. За. Тэгтэл би бол сахалтай. За. Энэ сахал маань болохоор би нөгөө 15 настай та одоо анх ургасан унган сахлаа ерөөсөө аваагүй байхгүй. Тэр чигтэн байгаад байдаг. Тэгээ одоо мэдээж иргэн чинь цэргийн хүн болоод түрээд ирсэн тий. Тэгээд одоо форм өмссөн. Би бас нөгөөтгийг одоо ав гэдэж болдоггүй. Тэгээ ураад ирсэн хүн шүү дээ одоо энэ чинь. За нэг 2 жил гарan сахалтай явлаа. Тэгэл одоо төвөөс шалгалт ирнэ. Жагсаалт төр нэг сахалтай дэслэгч зогсож байна. Бусд нь бүх сахалгүй. Тэгээ яаж сахалтай гоо сахалгүй. Тэгэхээр ганцаараа сахалтай. Тэгээ энэ юу вэ гэж эхэлнэ. Тэгэл намайг дуутна. Тэгээд шалгалтын бүлэгт ороод би шүлэг уншиж өгнө. Ярин оролцсон их орны шүлэг уншиж өгнө. Их орон гаалгууд хүч энд чинь сахал нь ямар гой зогт юм бэ. За тэгэл үлдээ чи яваад. Тэгээд нөгөө чинь нөгөө жагсаал дотор нэг дэмжижхэн хар сахалтай лавраг яваад байдаг. Тэгээд одоо манай нөгөө штабын дарга марга нөгөө одоо миний доотлын албан тушаалтангууд болох зэрэг энэ сахлыг авах гээд бас шахалт үзүүлэлээс юм шиг байна. Одоо энэ хоёул зүй яамнаас чинь бас нөгөө цэргийн хүний дагаж мөрдөх зарчим гэж нэг зарчим дахиж ирлээ дүрм. Тэгс тэр дүрм дээр дахиад нөгөө сахалны асуудал яригдлаа. Ороод ирлээ. Үгүй тэр одоо авч болтгоо сахалаа унж. Тэгээд харин асуудал бүр айгүй их өсгсөн. Тэгээд гисэн чинь манай штабын даргаалдаг чинь за бүгж юм сахлаа ав да. Одоо сахлаа авах байхгүй. Одоо авахаас өөр арахгүй одоо болий доо гэд. Тэгээ байж чинь тэр өдөр манай ангийн зархичийн 50 насны ой болт. Тэгээд тэр төрсөн өдөрт нь одоо би очих гэсэн чинь намайг тэгж байна. Тэр нөгөө манай яг миний дээдлийн дарга чи очихгүй. Өнөөдрийн цагдаагийн дараа онцгойгийн дараагийн том хурандаан дараа томчууд ангийн зөвлөлийн гишүүд ингээд томчууд очно. Та нар манар маргааш оч. Тэрэн жоохон гондохон одоо би чи одоо урилгаар ичсэн тийм чи одоо бас нэг бац хурандааг өвч мараг хүүн шахуу болчихсон амт. Тэгтэл төрсөдөрт дотнод төрсөдөрт очихгүй гэж идэг. Очуулахгүй гэж идэг. Тэгээ цэргийн хүн шүү дээ. Тушаалд байгаа. Тэг 90 дараатай. Тий, тэгээ би бац хурандаар ууцтаад ямар намайг ингэж хэлтэн вэ шүү дээ. Би бол продюсер ингээ одоо угаасаа л ирнэ гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээд яасан чинь продюсер маань байдгүй. Тэгээд оцтлаа продюсер руу. За бүжээ чи хаа байна гэсэн чи өрөөндөө сууж гин гэж. Гэхдээ чи одоо ингээд мо даргийнхан 50 насны болж явах чи ирдгүү мөчээ гэдгсэн чи. Миний зандаа хүрэхгүй байна наач. Тэр одоо захирагчийн орлогч нар л очтیں۔ Гэсэн. Тэгээ би одоо тэр зандаа болоог юм чинь би дараа нь очих юм байгаа үстэй гэж. Тийм байхгүй чи хүрээд ирээч. Гэдэг одоо би урилаа одоо уцаар. Тэгээд авкад орлоо гэсэн чинь столжик нөгөө дарга нар бүгд ингээд суудсан л би тэр өвдөнд нь очиж суулаа. Яг намайг ороо суусан чинь яг бэлэг гард болж таард. Нөгөө мөнгөн аягтаа юугаа өгөөл хүмүүс чинь стол нөгөө бац хурандагч магтаад л ингээл. Тэгэл нөгөө бэлгэний хундаг над дээр хүрээд ирсэн. Тэгсэн чинь над нөгөө өөх гэсэн чинь бэлэг байдгүй. Тэгээд хундагаа бараал бослоо. Тэгээд за ингээд эрхэм даргада 50 насны төрсөн өдрийн мэнд хүргье. Тавилан гэдгээс хойдгоо зурсан зургаараа байдаг. 50 нас гэдэг бол жаргалын эхлэл алдаанд бүдэрдэг. Их эрхчлөөтэй нас юм. Таны нас нь төрсөн өдрийн мэнд хүргээд би ингээд сахал минь барьтай гэж шүлэг уншиж өглөө гэл. Нөгөө хүмүүс бүгд намайг гайхаад энэ юу ярьж байгаа. Хүний төрсөн өдөр миний сахал ямар хамаатай тий. Тэгэл кармагаа удлаа нэг үрчгэр цаас гаргаж ирээл нөгөөч. Тэгэл уншлаа да. Эцгийгийн диважин залрахад үнсэнд нь залгирч. Энэ биеийн удамын сахиж галын бадрааж явахаар амлаж. Мөжийнхээ нүдэнд би эрхэм болж харагдах гэж. Ирэх баг 15 наснаас авч ирсэн чамаас. Салын гэсэн бодол огтхонж байгаагүй минь өршөөгөөрэй. Сахал ад үзэгдэгч урам гарсны минь тунгаагаарай. Сахал минь баяртаа гэж. Тэгэл тэр сахалтайгаа тэр хоёр их сайхан байсан юм байна л да. Тэр харуугаасаа тавьсан сахал. Тэгэл тэр одоо айрыг чамссан тэг аав ээжигээ үнсүүлсэн чихэн бас хүүхэн үнсчихсэн чихэн тэр сахал тэр хоёр их сайхан байсан. Тэгээд цэргийн хүнд одоо энэ сахал болдгоо гэдэг юм тушаал гарчээ. Сахал минь чи баяртаа гэсэн тийм найрагл итсэн байдаг. Тэр найраглын та нар нэг тэгж жагаад нэг өөрөөс нь сонсороо маш гоё тийм одоо инээдтэй их харамсалтай бас их гоё тийм найрагл байгаа.
тэр их хоёрдын удам нэгт ахтандаа гэж тэр 50 насныхын тухай шүлэг бичээд ингээд өгсөн. Тэгээ одоо Бацхуурандаас үлдээ хожим дурсаж ярьдیں۔ Тэр миний 50 насны төрс өдрөөр хүмүүс надад ямар бэлэг өгч ийсэн, яаж ийсэн. Одоо надад ингээд үлдээгүй би сандаггүй. А тэгтэл үнэхээр одоо гайхалтай. Би бол одоо тэнд бүр огшсон. Тэгээд одоо тэр миний сайн муу бүхэл чанаруудыг бүгдийг нь оруулаад тэгээд хамгийн сүүлд нь тэр эдийн бэлгнээс илүү сэтгэлийн бэлгийг хийхэд нь одоо таашаадаг болохоор явуулаад огцсон сэрлийн үзүүрээр энэхүү шүлгийг одоо бэлгэллээ гэдэг ингээд одоо өгсөн. Тийм нэг гоё шүлэг байдаг. Би бол тэндээ их хайртай. Манай гэр бүлийнхэн ч хайртай, манай хүүхдүүд ч хайртай. Тэгээд тэр шүлгээ ингээд жоохон том жаазан тэгээд би одоо гэртээ ингээд хадгалсан байдیں۔ Өдөө наслахад надад зориулж одоо хүн сэтгэлээрээ одоо шүлгэлсэн одоо ганц цорын ганц одоо шүлэг байхгүй юу? Соёлын их сургууль бас тодорхой хэмжээгээр босго өндөртэй урлагийн сургууль дундаа сургууль гэж яригддаг. За Ус аймгаас те Улаангом сумаас энэ сургуульд яагаад элсэж орохоор болов? Тэгээд бүр нэг удаа ч элсэж ороогүй. Бүр нэлээ хэдэн удаа гэдэг шиг 3 удаа орж төгссөн гэж сонсч байсан юм байна. Ан 2003 онд одоо тайзлагчийн жүжигчин мэрэгчлэр дараа одоо нэлийн сүүлд найруулагчаар төгссөн. Тэгээд саяхан одоо хэдхэн жилийн өмнө урлаг судлалын ухаанаар магистрийн зэрэг хамгаалсан. Ингээд энэ сайхан одоо алтан сургуулаа 3 удаа төгссөн. Би одоо 3 төгссөндөө ч одоо бас энэ тоогийн ч ус дотроо бэлэгдэж явдаг. Өнгөрхийн болгон би тань байнгын одоо ингээд сургуультай залбирч одоо мэхийн ёслж ингэж өнгөрдөг. Тэр их гэгийн өргөнд ч одоо миний анхны багш бол одоо эрдэм зэрэг төрүүлсэн багш нь бол ялч явахгүй Монгол Улсын ардын жүжигчин Ламхүү гэж алдартай одоо хүн би. Тэр одоо бол миний одоо уран чадварын минь багш. Яах багшинд ч олдсон байгаа яах. Тэгээ манад идэш ирзээ ирнэ л дээ. Тэгсэн чинь багшинд яаж очих вэ гэлсэн. Хогло баск мөн л. Тэгээд ирэл хоо ярдна хоол гэж байгаа юм тий. Хөөрхөл үйдэг өсөлтөө ч бас өлсдөг цангадаг тухайн үед чинь бас нэг нийгэм бас хэцүү л байсан тийм л үү тийм л тий хэцүү л шүү дээ. Сайхан багш нартай төгссөн шүү та нар ч бас. Цэнгэр тэнгэрийн орон гэдэг анхныхаа уран бүтээлийг хийх гэж байгаа юм байна. Уран бүтээлээ хийнэ гэдэг уран бүтээлч хүнд бол их том аз жаргал том одоо үүрэг хариуцлага улам мөхийг бүтээгээсэй гэж багш нь хүсэж байна. Ээжийн эрхтэн хэл тэгээд улаан дөрвөд тэр хөөгдөд их шиг гэгүүлэгч ухаан гэдэг имийг хаан тэр хөөгөг шиг өгөхөд их шигээр тоглох уу гэгүүлэгчээр тоглох уу тэ одоо шүлэг хүчгэд тэр хэлрээний техникүүд дээр бас давхар би сурч авсан. Энэ хэлрээний техник юм зааж өгсөн хүн бол ялчихгүй чамжилуун багш. Би ч одоо орчуулагчтай багш нар ирж илэн шүү дээ. 2000 онд орж ирэхэд бол одоо би тэр өнөөдөр шиг ингээд яриа сууж ирсэнгүй орчуулагчтай байлаа. Бэшээ гэж ярьдаг байсан хүүхдүүд ч одоо бүгдээрээ олон түвнийг удирдаад өөрийнхөө бүтээлийг хийгээд сорсон эдмээ ард түмэн түгэж ягаад багш нь маш их баяртай байгаа. Ад жаргалтай уран бүтээлийн онгод нь үргэлж бадарч байг. Янжил хам бурхан миний хөргөлж ивэж үг. За уран бүтээлийн онгод нь бадарч явга. Хура. Удахгүй миний шавийн тоглолт одоо болох гэж байгаа. Энэ тоглолтод та бүхэн морилон саатаж уран бүтээлийн онгодын бадрааж алга ташаалтаараа миний шавийг Милан гэдэгт итгэлтэй байна. Соёл урлагийн их сургууль бол үнэхээр одоо бас ариун сүм. Тэрний босх бол одоо их өндөр. Тэгээ тэр их босхийг одоо давж орно гэдэг бол үнэхээр ёстой нэг тийм одоо үнэхээр нэг ингээд цон хонголохоор нэг салхи дүүрэн орж ирдэг шиг тийм л мэдрэмж яг соёл урлагийн их сургуулийн хаалгаар анх ороход надад мэдрэгдсэн. Би ч одоо ч ирнэ тэр мэдрэмжийг алдахгүй гэж хэлдэг. Яг тэгвэл урлагийн анхны алхаж орсон мэдрэмж тийм байх юм чинь ер нь бол урлаг гэдэг бол тийм л байх ёстой байна гэдэг агуулгыг. Тийм болохоор альва театрч болгож хэлээ гэсэн. Одоо миний энэ ажиллаж амьдарч байгаа ч болго маань ч гэсэн бас тийм байгаасай. Тийм гой салхитай байгаасай. Хүнд тийм гой анхны мэдрэмжийг өгдөг байгаасай гэдэг агуулгыг бас дотроо бас тээж авдаг. Би 2008 онд Шилэнгийн тэг 243 дугаар ангид урлагийн үлгий
бэлдүүлэхээр томилтоор очив. Тэр урлагийн үйлчлэгт бэлдэхт бол өөрийнх нь дээр их орон тайван байна гэдэг дууг бол Сэрхбэ гэдэгний соёлын төвийн дарга хөгжмийн удирдагч нь дуулж байсан. Тэгээд тэр дуунууд өөрөө шүлгийг нүчээд өөрөө аяын зогоос ийм сайхан байсан. Тэгээ бүх одоо найруулга юун дээр бол би толгой өгдөхгүй харин бүр сүрний өөрөө туслаад баг ингээд яриад одоо тийм хувцс энэ ийм хувцс зохиомж тийм байх нэмэгтэй ансамбл ийм байна ингээд тэр концерт баг өөр нь баг найруулагч байгаа юм шүү. Тэгээ одоорхоо тэгээд тэр явсан. Тэгээ 2010 онд харин Хэлийн цэргийн соёл урлагийн одоо наадам болоод маш сайн амжилттай болсон наадмаар бол тодорсон доо бүрүүсрэг. Тэгээд би одоо өөрийнхөө дарга үедээ ирээ за ингэж энэ хөгжил найруулагч аавь. Энэ камера сайн энэ хүрдүүл дүрсгөөд тэр сайн дээр ачаалтаа нүгтэй тавиад тэр хаа шачин тэр энэ хэрэг тэр нүдгүүдийг тэр ийм л байв. Энийг тэгээд ачаалсан. Чи урд нэг цэргийн хардсаар ард чи ийм гоё болоод гарч өрөөд. За яа. Найруулагчаар авч ажилласан байна одоо бас өдийд үрдэнгөө өгсөн гэж би хувьд их баярж байна. 2014 онд цэргийн жагсаалын дууны наадам гэж болсон юм а. Элчтийн марш гэдэг нэртэй бүтээл маань маш амжилттай сайхан тоглогдож Хэлийн цэргийн дуу үжгийн чуулгын найрал дуучид мөн зэвсэг түвшний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олонны одоо бас дэмжлэгтэйгээр амжилттай сайхан тоглогдож энэ уралдааны Манлай тэргүүн байрын шагналыг хүртцгээж байсан тийм сайхан дурсамж бас би хамгийн одоо олон жил ажиллаж байгаа 10 гаруй жил ажиллаж байгаа найруулагчаар манай Пүрүсүн найруулагч нар ажиллаж байна. Уран бүтээлийн анхны одоо тоглолтыг хийх гэж байна. Өөрийнх нь одоо уран санд нь бол аяын зохиосон, шүлгийн зохиосон олон сайхан бүтээлүүд бол байгаа. Анхны уран бүтээлээ тавих гэж байгаа гэхэд бол нэлээд одоо олон сайхан бүтээлүүдийг бол олон хүртэл болгочихсон ийм уран бүтээлч юм аа. Үйл үлс өвөрчил байдаг. Эх орны амар амгалан тэр үнний төлөө ансгуул цавчин эрцэрэг зогсдог эх орны минь дархан хил тэр газрын өнгөтэй ялгуун сүлдтэй туг намирчил байдаг эгэл хилчтийн минь хаамар тэр ямх таны төлөө зүтхийг тангараг нар зөв тойрон их шилжил байдаг эх орны минь бүтэн заяаны утга тэр мөн хөх тэнгэр цэлмгээс цэлмэг өршиж байна Монгол улсын хөлийн бүрэн эрх төлөөлөгч тайвныг илтгэн ёслож байна. Их орны минь хэл тайван байна. Хамаг Монгол төсөл гэж төсөл одоо нэлээд өргөн хүрээтэй ингэж явсан төсөл байт. Тэгээд Монголын ард түмэн бүгдээ бидэндээ. Тэгээд энэ төслийн ялж явах одоо санаачлаг зохион байгуулсан удирдсан хүн бол Монгол улсын их хурлын гишүүн. Монгол улсын гавьяач жүжигчин Самандын Жавхлан. Хил мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян гэж агуу үг байдаг. Хамгийн их хайрлаж талархаж байх ёстой хүмүүс бол биднийг амар тайван байлгаж байгаа энэ торгон хөлийг нүдээч цавчилгүй манаж байгаа энэ цэрэг ирсүүд юм аа. Ингээд энэ хүмүүст очиж урам зориг хайрлаж, утга гуян хайрлаж, урлаг соёлынх нь цангааг тайлж, ингэж нар зөв тойрч урам зорига хайрлаж байдаг цорын ганц байгууллага бол Хэлийн цэргийн дуу бүжгийн чуулгын хамт олон юм аа. Эх орноо хамгаалах энэ маш том өндөр хариуцлагатай энэ төрөл зүйлийг төлөөлж миний багийн анд өнөөдөр Хэлийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагчаар байна гэдэг бол бас агуу гавьяа юм аа, агуу бас бахархал юм аа. За Жавхлан битэр бол 10 жилийн нэг ангийн найзууд. Соёл урлагийн сургуулийн нэг төгсөлтийн оюутнууд. Тэгээд Жавхлан найз маань одоо миний бас мэдээдгүй хэдэн бүтээлийг дуулсан байдаг. Урт насангийн Пүрүсүрэн найз маань Монгол орныг тойрч явахдаа, эх орноороо бахархаж явахдаа магадгүй сэтгэлээсээ энэ Цэнхэр тэнгэрийн орон бусад энэ сайхан олон уран бүтээлүүдээ
зүрхнээсээ усан гаргасан болов уу гэж би бас дотроо бахархаж явдаг. Миний хувьд миний олон сайхан уран бүтээлүүдийн маань нэг Цэнхэр тэнгэрийн орон гэж дууг би бас найзаасаа авч дуулсандаа маш их бахархаж явдаг. Намар тан найрын дуу намдаж үзээгүй. Арын шингэгээр утагтмын төлийн дуу тасраагүй. Одоос үйлдэлтэмэр хаврын уянга паянцгаасан. Хонгор үссэн инээд жаргал давхан сангинсан. Иймэд утагдаа миний цэгэр гэзгаар. Тэнгэрийн диваачин миний унсан газар. Ичимэн сэтгэл шиг цагаахан зонгодон. Энэ биений минь үл тасрах юм. Утаг минь. Иймэд утагдаа миний цэгэр гэзгаар. Тэнгэрийн диваачин миний унсан газар. Ээжийн сэтгэл шиг цагаахан зонгодон. Энэ биений минь үл тасрах